Здравствуйте, уважаемые телезрители. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Нэвтрүүлгийг эхлэхийн өмнө та бүхэндээ тариалтын үйлрэл хоёр үе шаттай болохыг дахин сануулж хэлмээр байна. Гэрийн буюу дотор гадаа талбай гэсэн хоёр үндсэн үед хуваагддаг. Гэрийн үед нь бид ургамал ногоогоо үндэслүүлэх, соёолуулах гээд бусад олон ажлыг хийх хэрэгтэй болно. Тиймээс бидний хамгийн түрүүнд хийх ажил бол үндсэндээ үрсэлгээ юм а. Энэ 7 хоногт тэгээд ямар ажил хийх ёстой болохыг бүгдээрээ одоо ярилцгаая. Но мы продолжаем с вами ухаживать за... За ингээд үрсэлгээ хэрхэн хийх, соёолж хэрхэн ургуулах талаар ярилцах болно. Хамгийн гол нь уг ажлыг сайтар хийж чадсан тохиолдолд ургац сайн аавна. Эрт үрсэлгээ хийдэг амтад чинжүү, улаан лоолыг бүгдээрээ одоо үрслүүлье. Зарим хүмүүс баклажанч үрслүүлэх нь байдаг. Өнөөдрийн дугаарт нэгэнт үрсэлгээ хийж ургасан соёолжоо илүү том талбайд суулгах ажил хийнэ. Агрономчид пикировка буюу гадаа талбайд суулгахын өмнө үндсийг нь бэхжүүлэх, томруулах арга гэж нэрлэдэг. Өнөөдрийн хувьд битүү орчинд байгаа хүлэмжинд ургуулах улаан лойл болон чинжүүг том савнд шилжүүлэн суулгана. Миний хувьд том савнд шилжүүлэн суулгачихсан байгаа чинжүүгээ одоо танилцуулъя. Энэ соёолж болгон 7 үндсэгт 3 навчнаас гадна үндсэн 2 навч нь гарчихсан байгааг та хараарай. Яг ийм багт нь лойл болон чинжүүг шилжүүлэн том савнд суулгах хэрэгтэй. Олон жил ургуулж байгаа сортууд болох мегатон, толстый барон, фиолетовая чудо болон шар какаду гээд олон төрөл өнгөтэй чинжүүний сортууд энд байна. Есть фиолетовое чудо, есть оранжевый какаду. Ер нь харахад хурааж авахад хүртэл олон өнгийн чинжүү урам өхөөр сайхан харагддаг л да. Би нэг сортын чинжүүг ижил өнгийн савнд хийж ялгасан. Энэ бор өнгийн савнд нэг сортих, цэнхэр öнгийгт нь бас өөр гих мэтчлэн ялгаж өгсөн байгаа. Мэдээж мартахгүй тулд өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэртээ бичнэ. Толстый барон цэнхэр өнгийн аяганд ягаан савнд мегатон гих мэтчлэн бичих тэмдэглэх хэрэгтэй. Та бүхэн боломжтой бол ийм аяг савнууд авахдаа олон төрөл өнгийг сонгож аваарай гэж зөвлөх байна. Харамсалтай нь сүүлийн үед дэлгүүрүүдэд саарл өнгийн аягалт зарагдах болжээ. Черного, как правило, иногда темно-серого. Но тем не менее, если есть... Уг нь олон төрлийн аяг бол сортуудыг холих гээд байдаг асуудлыг шийдвэрлэх давуу талтай арга л да. Гэхдээ одоо яах вэ? Нэгэнд аягтай нь хар өнгөтэй бол ийм лент аваад тэмдэглэж их. Өнгийн лент худалдаж аваад тэмдэглээрэй. Цэнхрийг нь энд тэгээд улаан ногоон гээд гих мэтчлэн наачих. Тэгээд өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэртээ ягаан өнгийн лентээр би розовая барон сортыг тэмдэглэсэн. Цэнхэр өнгийн лентээр тим сортыг тэмдэглэсэн гээд л бичих. Энэ сортыг ялгахад тань тус болно шүү. Толстый барон, следующий там синий такой и так далее. Это позволяет вам, значит, не спутать сорта. Ингээд та бүхэн ямар нэг сортыг судлах гэж байгаа бол өөрийн туршлагаасаа хэлэхэд туршилтаа хүлэмжиндээ хийгээрэй. Магадгүй жижигхэн хүлэмжтэй бол хэцүү байх л да. Ургамлуудтай багтахгүй. Миний хувьд сорт бүрээс 2 ургамал байхаар бодсон. Тэгээд үндэслүүллээ. Мэдээж бас өөр олон төрлийн сортуудыг туршилтын зорилгоор ургуулах болно. Би чинь судлаач хүн шүү дээ. Тэгээд ирэх жил эсвэл энэ тариалангийн удирдлагын явцад тэрхүү сортын ургамлууд хэрхэн ургаж байгаа тухай мэдээлэх болно. Туршилт амжилттай болбол мэдээж та бүхэнд тарьж ургуул хэмээн зөвлөхөд бэлэн байна. Я вам буду в течение этого года показывать, как ведут себя разные сорта. Чинжүү маань ингэж харагдаж байна. Энд нэг чухал зүйлийг сануулж хэлэхэд чинжүү нь улаан лол баклажантай харьцуулахад их эмнэлэг ургамал. Шилжүүлэн суулгахыг дэсэхгүй байж магадгүй. Тиймээс шилжүүлэн том савнд суулгахдаа мөхөөлдсөний ийм модон ишний тусламжтайгаар том болгоомжтой авч суулгах хэрэгтэй. Ямар ч чинжүү маань шилжүүлэлтийг даваад ургаж байгаа нь энэ. Мэдээж баклажан улаан лойлтой харьцуулахад ургалт өсөлт нь удаан байх болно. За ингээд энэ бол амтд чинжүү байлаа. Харин одоо бол дамад буюу голдуу гибрид төрлийн сортуудыг та бүхэндээ танилцуулъя. Нэг төрлийн гибрид үр тус бүрээс 2 ширхэг ургамал байхаар би энд тариалсан байгаа. Энд хуучнаас гэвэл малиновый звон, шин гибрид батяняг би энэ жил туршиж үзэхээр тариалж байна. Мөн царская башня гэд гибрид байгаа. Шин зүйл туршиж үзэх хүсэл маань дэлсэн учраас ийхүү туршихаар шийдсэн юм а. Та бүхэн хараарай, шилжүүлэн суулгахдаа 7 үндсэгт навч 3 байгаа. Тэгээд үндсэн навч 2-оос 3
гараад ирчихсэн байгаа үсттэй. Яг энэ үеийг нь тааруулан шилжүүлэн суулгаарай. Хэдийгээр лойл удаан түлждөгч одоохондоо бол ургалт нь хэвэн байна. Одоо бол наран талын цонхон дээр чинжүүгээ харин нарны тусгал багтай газар лойлоо тавьчихна. Тасалгааны температурын хувьд бол 20-25 хэмээн дулаантай байх ёстой. Соёолжоо ургуулахад хамгийн тохиромжтой дулаан бол энэ шүү дээ. Вполне достаточно. Теперь куда мы будем пикировать? Конечно, идеальный вариант сегодня это пластиковые стаканчики, их много в продаже. У меня их огромное Одоо ямар савн шилжүүлэн суулгах хэрэгтэй тухай ярилцъя. Мэдээж хуванцар савнууд бол хамгийн шалгарсан арга. Янз бүрийн хэлбэртэй хэмжээтэй байгаа. Би та бүхэндээ хэлбэр хэмжээ өөр үндсэн 4 ширхэг аягийг танилцуулмаар байна. Хамгийн бага нь 200 мг-та доороос салдаг ёроолтой. 200 мг гэдэг бол ер нь бол хамгийн доод хязгаар. Магадгүй чинжүү, улаан лойл, томат, баклажан ургуулахад багдах байх. Би удахгүй ил талбайн лойл өрсөлдүүлэх болно. Ялангуяа штамповая нам ургалтын консервны дарчилгаа хийдэг сортуудыг өрсөлдүүлнэ. Тэдгээр сортуудад бол энэ дажгүй таарчих хэмжээс л дээ. Энэ савыг үндсэндээ 30 гаруй жил хэрэглэж байгаа. Би 30 жилийн өмнө энэ савыг улаан үүдээс авч байлаа. Манай энд нэг үйлдвэрт ийм сав хийдэг байсан юм л да. 250 мм хэмжээтэй сав. Илүү багтаамжтай, илүү багтаамж сайтай болохоор чинжүү улаан лойлыг өрсөлдүүлэхэд яг тохирно. Мөн бас салдаг ёроолтой. Дараагийнх нь 300 мм. Харахтал том байгаа биз дээ. Ийм хэмжээний савнууд илүү хүлэмжийн ургамлуудад тохирдог юм а. Магадгүй та хэр их хэмжээний ургамалд тариалахаар төлөвлөж байгаагаас ямар сав хэрэглэх нь тодорхой болно. Манайд гэхэд цонхны давцны хэмжээнээс хамаарат энэ савыг бүрэн ашиглаж чадахгүй байна. Би давцсан дээр аль болох олон ургамал ургуулахыг хичээдэг юм а. За ингээд хамгийн том нь 500 мм. Ухтаа бол хамгийн тохирсон, хамгийн зохицох хэмжээ л дээ. Хэдий чинээ том савнд өрсөлдүүлэн төдий чинээ үндэс сайн ургаж олон салаалдаг. Тэгэхээр хүлэмжийн ургамлуудын хувьд хамгийн бага хэмжээ нь 250 мм, тэгээд 300 мм. Хамгийн тохирсон нь 500 мм юм шүү. За ийм савнуудыг л би хэрэгэлдэг дээ. Та бүхэнд худалдаж авах шаардлага гарах байх. Тиймээс илүү хямд төсөр аргыг танилцуулахыг энд зорж байна. Энэ бол хэрэгэлсэн тетрапак савлгаатай сүү жимсний сав. Манай ногоочдын дунд их дэлгэрсэн арга л да. 1 литрийн 3 төрлийн савыг энд тавьсан байгаа. Дөрвөлжин босоо дээрээ таглаатай хавтгай ороотой. Энэ бол харин шав хоройтой сав байна. Би энэ савнаас 2 ширхэг жижиг сав хийж гэнэ. Сүүний сав 20 см өндөртэй, яг голоор нь хаажлаа салгаж, тагийг нь аваад нүхийг нь тусгай цааснаач, болохгүй бол зүгээр скотчоор ороочих нь биз дээ. Тэгээд ийм хэмжээтэй 2 савыг бэлэн боллоо. Өндөр нь тус бүрдээ 10 см байх савтай боллоо гэсэн үг ээ. Гэхдээ энэ хэмжээ хүлэмжийн ургамлууд бол арай багтахаар хэмжээ шүү. Шов хоройтой савнаас бол нэг л аяг гарах байх. 12 см өндөртэй байхаар бодоод тайрчих. Өндөр болохоор багтаамжинд нэмэгдээд ирэн шүү дээ. Харьцууд адил харцгаая л да. Ийм байна. Төгсгөлд нь хавтгай тетрапак савлгаатай савнаас та 2 сав хийгээд оройгоор нь скотчоор тагилж гаж болно. Эсвэл 12 см өндөртэй нэг аяг хийсэн ч болно шүү дээ. Та өөрөө шийдээрэй. Гэхдээ хүлэмжийн ургамлуудад бол багтаамж сайтай савнууд их тохиромжтой байдаг юм шүү. Тетрапак савнуудыг сонгохдоо дотроо ийм тугалган цаастайг нь сонгоорой. 2 жил ашиглаж болдог юм да. Саваа бэлдэхдээ заавал ёроолд нь шөвгөөр ингээд нүгэлчих. Энэ нь хөрсөнд очих хүчил төрөгчийн хэмжээг нэмэгдүүлнэ. Дөрвөн талд нь нүхлээд дөрвөн талд нь ингээд 4 нүхлэх ёстой шүү. Тэгээд хамгийн сүүлд нь голд нь 5 дахь нүхээ гаргачих. Голд нь нүхлэхээр ёроолд нь ус хуралдахгүй сайн талтай. За энэ бол хямд төсөр арга байлаа. Одоо энэ савнуудаа юугаар дүүргэх вэ гэдэг дээр одоо ярилцъя. Би хувийн зүгээс энэ улаан лойл болон чинжүүнд зориулсан хөрсийг санал болгомоор байна. Энэ хөрс бол эдгээр ургамлуудад тусгаалan зориулсан хөрсний нэмэлт бүтээгдэхүүн. Магадгүй энэ хөрсний нэмэлтийг худалдан авахд санхүүгийн боломжтой нь хүрэхгүй байвал би танд бас нэгэн аргыг санал болгомоор байна. Та өөрөө ийм нэмэлт хижээл хөрс бэлдэж чадна. Үндсэн 2 орцтой. 3 хуваасны нэг нь талбайнхаа хөрсийг байхаар бодоод талбайн аль болох цэвэрхэн хэсгээс аваарай. Харин үлдсэн нэг хувьд нүхрийн баас байхаар холиод зуурч. Энэ холц дээрээ модны шатсан үндэс нэмээд өгөх хэрэгтэй. Ийм холцтой хөрс эдгээр ургамлуудыг ургахад хөрөлцгүйч хэмжээний тижээл болж чадна. За төгсгөлд нь энэ 7 хоногийн төгсгөлд бидний энэ агрономчийн ухаанлын дагуу задгаа талбайн улаан лойлоо өрсөлдүүлж суулгах хэрэгтэй болно. Сортын хувьд эрт болцсон, дунд болцсон, том ургадаг, зузаан, хальслаг,
нам өндөртэй бутлаг голдуу байвал сайн шүү. Эсвэл штамповая сорт байдаг. Өөрсдөө тетраметрний буюу нэг бутанд ургах лойлын хэмжээ тодорхой байдаг. Харин интратетраметрний буюу хязгааргүй ургах сорт гэж байдаг болохоор хязгаарлаж засах хэрэгтэй болдог юм аа. Энэ сортуудыг биччихсэн байгаа. Сибирская чудо, Кунарайский гээд даршлах Бенито гэх мэтчлэн бичсэн байгаа. Та бүхэн уншиж танилцаарай. Энэ сортуудыг хэрэгэх талаар хэлэхэд би өмнөх дугаартаа үзүүлсэн энэ савнд тариалахад цөөлөх үе хүртлээр ургуулахад болно. Савнд болж өгвөл ийм сайн чанарын нэмэлт тижээлтэй өрс ашиглаарай. 5 см тутамд нэг игнэ байхаар бодоод 1 см гүнд үрээ суулгаарай. Ингээд тагтаа учир бяцхан хүлэмж болчихно. Нарлаг газар тавьсан ч болно. Эсвэл улаан газар парныхаа хажууд ч юм уу тавьчих нь бидтэй. Тэгэхээр хурдан соёолоод ургах болно шүү. За тэгээд 7 өнцөгт 3 навч, үндсэн 2 навч ургаад гараад ирэхээр нь бүгдээрээ тусгаалan савнуудад нэг нэгээр нь суулгачих нь. Энэ маяг. Мы будем пикировать. Это что касается значит посева. За улаан лойлын тариалтын тухайд хэлэхэд ийм байна. Та бүхэнд сануулхад хизээж дунд болцсон эсвэл хожуу болцсон сортуудыг битгий тариалаарай. Манай бүс нутагт задгаа талбайд эдгээр сортууд нь ургаж хангалттай ургац өгч чадахгүй шүү дээ. За тэгээд хүн бүрт өөр өөрийн дуртай сортууд байгаа байх. Зарим нэгэн даршлах сорт, зарим нь зүгээр хэрэглээний сортууд байдаг байх. Ямар тач хүн бүрт зориулсан мэдээллийг миний ухаанлыгаас авах боломжтой юм шүү. По календарю. За үзэгчдээ та бүхэндээ энэ жилийн шин сортууд багаж хэрэгсэл бусад төрлийн бодис бордоо шин дулаалга бүтээлэг зэргийг танилцуулах манай булан эхлэж байна. Бид эдгээр бүтээгдэхүүнийг өөрийн талбайн ажилдаа ашигладаг. Манай энд худалдаанд гарч байгаа бидний анхаарлыг татаж байгаа бүтээгдэхүүнийг бий аль болохоор сонгож та бүхэндээ мэдээлэх болно. Өнөөдрийн тухайд бол нэвтрүүлгийн үндсэн ивент итгэгч Садэм дэлгүүрт худалдаалагдж байгаа бараа бүтээгдэхүүнийг та бүхэндээ танилцуулах болно. За одоо бид бүхэн задгаа талбайн лойлынхаа үргэлжлэгийг хийх гэж байгаа. Энэ үед та бүхэндээ 6 төрлийн гибрид үрийг танилцуулъя. Энэ бол амуур гибрид үр, намхан бутлаг, том ургадаг, задгаа талбай тохирсон үр. Эрт болцсон эсвэл эртийн дундын болцсон үр нүүдэлтэй. Харин энэ бол кебаб гибрид үр. Урт 100 ургадаг лойл байгаа юм. Миний анхаарлыг татаж байгаа болохоор энэ жил тарж зуршиж үзэхээр шийдсэн. Нэг өвөрмөц нэртэй дараагийн гибрид үр бол Кукла буюу хүүхэлдээ химээх гибрид үр. Лойл нь том хавтгай хэлбэртэй, бутан намхан, махнат шимээл гибрид үр задгаа талбайд тохирсон сорт. За төгсгөлд нь хүмүүс нөөшлөж дараачлан хэрэгэлдэг улаан лойлын тухай асуусан байсан. Ну и наконец некоторые Би та бүхэндээ 2 төрлийн гибрид үр шинээр олсноо одоо танилцуулъя. Нэг нь малиновая пальма 100 хэлбэртэй ургадаг 45 г жинтэй жижигхэн лойлтой. Бүгднээр нь даршлахад боломжийн хэмжээлтэй. Хоёр дахь нь хувшиг буюу улбар шар өнгийн лойлын Siesta гибрид үр. Та бүхэн мэдэх байх. Ихэнх хүмүүс өөрийн дуртай сортуудаа л сонгодог. Гэхдээ хөгжил зогсохгүй учраас шинэ сортууд гарч ирсээр байх болно. Энд та бүхэндээ би гибрид үрнүүдийг танилцууллаа. Та бүхэн шинэ зүйл туршаад үзээрэй гэж бас зөвлөмөр байна. Соёолжуудаа бүгдээрээ харж хандаж ургалтыг нь дэмжих тижээл өгөх хэрэгтэй болно. Яг тийм үйлчилгээтэй соёолжнуудад тижээл өгөх добрые сила гэж тижээл юм аа. Энд азот, калий, фосфороос гадна микроэлементүүд агуулгаж байгаа. Шингэн ашиглахад тохиромжтой соёолжнуудад тижээл өгөх бэлтгэл юм аа. Тагаар нь дүүргээд 1 литр усанд найруулахад хангалттай. Ургалт муу байгаа бол ашиглаад үзээрэй. Би хэрэглэж үзсэн. Надад бол таалагдсан шүү. Бас нэг бордоо тижээл байгаа нь биостим юм аа. Органик эрдэс бэлтгэл. Энэ бэлтгэл бага хэмжээний савлгаатай учир нь үрээ суулгахаас өмнө энэ бэлтгэлийг ашиглах ёстой. Суулгаж байгаа өрөнд тижээл өгдөг юм аа. Төмөсний үр, өрийн төмсөнд хэрэглэж болно. Энэ биостим бодис байлаа. Я так понимаю, можно обрабатывать там луковицы, клубни, картофеля. Называется биостим. Одоо ургалтыг дэмжих үйлчилгээтэй өрийн ургалтанд сайн нөлөөлөх экоприн бэлтгэлийг танилцуулъя. Мөн л энэ жилийн шинэ бүтээгдэхүүн
одоо ингээд төгсгөлд нь соёолжнуудын ургацыг дэмжихэд зориулагдсан нэг бодисыг та бүхэнд танилцуулъя. Манай гэрийн байршлаас шалтгаалan цонх болгонд нар дуустдаггүй. Ялангуяа өмнө баруун талын цонхонд нар дуустдаггүй. Эсвэл бүр хойд зүг рүү харсан цонхнуудтай айлуудж байдаг шүү дээ. Мэдээж хангалттай дулаан байлаач гэрэл дутагддаг. Яг тийм нөхцөлд зориулж тусгай гэрэл сүүлийн жилүүдэд худалдаалагдах болсон. Энэ бол яг тийм зориулттай гэрэл юм. Тууцан гэрэл 2 м урттай. Ингэж дэлгэгддэг. Том болон жижиг цонхонд тохирох хэмжээтэй л дээ. Одоо асаагаад ямар гэрэлтэй болохыг нь харцгаая. Яг тохирсон тод гэрэлтэй соёолжнуудынхаа дээр тогтоогоод өгчгөөр хойд зүг рүү харсан цонхтой цонхны давцсан дээр ч ургах боломж бүрдэх юм шүү. Зөвхөн соёолж бус бас дасгалгааны цэцэг дарайлахтаач ашиглаж болох нэ. За та бүхэн эдгээр бүтээгдэхүүнийг манай нэвтрүүлгийн албан ёсны хамтрагч саад ам дэлгүүрээс худалдан авах боломжтой. Тус дэлгүүр нь 11 салбартай. Сегодня имеет, по-моему, 11 магазинов Садем. Можете их приобрести и что-то испытать в этом сезоне. Сегодня мы, уважаемые телезрители, открываем с вами новую... Энэ жилээс эхлэн манай нэвтрүүлэг нэгэн шинэ булантай болсон нь ашигтай ногоо. Ягаад энэ булан нээх болсон тухайд бол бид олон төрлийн жимсхэн ногоо тариалдаг. Гэхдээ тэдгээр нь ямар өөр ашигтай болохыг төдийлөн сайн мэддэггүй. Бидний тарьж ургуулсан бүхэн бидний эрүүл мэндийг дэмждэг. Энэ булан бас ашиг тусаа өгөх учиртай мэдээллийг танд гаргаж өгөх юм аа. Энэ буландаа ашиглах мэдээллийг би интернетээс бус дахин хэлье. Интернет ашиглаагүй. Харин өөрийнхөө уншсан, цуглуулсан номнуудаас өгч байх болно. Амьдралынхаа турш ургамал ногоо түүнийг хэрхэн тариалах, ямар ашигтай, хэрхэн ариун ургац авах гээд энэ талаар бичсэн олон номтой болсон хүндээ би. Би энэ булангаа чинжүүгээр нээж байна. Яагаад чинжүү вэ гэвэл бид тариалангийнхаа улирлын хамгийн ихэнд ургуулж, эхэлж тариалдаг, одоо соёолоод гараад ирчихсэн байгаа ногоо болохоор сонгосон юм аа. Чинжүү үндсэндээ ингэж харагддгийг та бүхэн мэдэх байх. Маш олон төрлийн өнгөтэй. Чинжүү Төв Америкаас гаралтай. Та бүхэн одоо ойлгож байгаа байх. Тэнд ямар цаг агаартай билээ, харин манай энд ямар байдаг вүлээ. Тийм болохоор бид чинжүүг голдуу хүлэмжинд тариалдаг. Гэхдээ манай Сибирийн эрдэмтэд манай нөхцөлд ургах жижиг хэмжээтэй чинжүүний сортыг гаргаж авч чадсан. Тийм болохоор ил задгаа талбайд ч ургуулах боломж бүрдэж байгаамаа. Ганцхан жижигхэн хэмжээтэй ургадаг. Эдгээрийг манай байгалийн өмнөд хэсэг эсвэл Монголд ургуулж болох байхаа. Тэнд тохирох цаг агаар нь бүрэлдэнэ. Гэхдээ энэ чинжүү нь хүлэмжийн чинжүүнээс хэмжээгээр бага болохоор ургацын хэмжээ ч мөн бага байж таараа. Чинжүү намтаараа 2 том бүлэгт хуваагддаг. Энэ бол амтад чинжүү. Олон төрлийн өнгөтэй, өнөөх нь гашуун буюу голдуу ногоон, улаан өнгөтэй байдаг гэсэн 2 төрөлд хуваагддаг. Чинжүү нь поливитамин буюу олон төрлийн витамин агуулдаг. Зарим хүмүүс поливитамины уурхайч гэж нэрлэдэг. Учир нь түүнд агуулгадж байгаа витамин С нь бидний мэдэх нимбэг буюу лимоноос илүү. Ялангуяа улаан чинжүүнд илүү байдаг. Амтад чинжүүний витамин А-гийн агуулмж луунтай бараг ижил хэмжээтэй. Шар өнгийн чинжүүнд бол бүр илүү байж магадгүй. Мөн Б-гийн төрлийн витамины өндөр агуулмжтай, мөн чинжүүнд фруктоза, глюкоза гэд сахарозын төрлийн бодис ил байгуулагддаг. Эфирийн дос, эрдэс давс мөн агуулдаг. Ийм ургамал л да. Химийн бүтцийн хувьд 90% нь ус, 10% нь хатуудлаг эслэг юм а. Оргис тэмхний хажууд бол бага хэмжээний усны агуулмжтай ч бусад ногоонуудтай харьцуулахад усны агуулмж өндөртэй ногоо. 10% хуурай хатуулаг эслэгийн 5% нь нөөц ус буюу голдуу сахар. За тэгээд 1.5% нь уурга агуулгаддаг. Ер нь ногоонуудын хувьд уургийн хэмжээ бол бараг л тогтмол ийм хэмжээтэй гэсэн үг. Тэгээд үлдсэн 1.5-д нь эслэг юм а. Амтад чинжүү олон төрлийн витамин агуулгадж байгаа болохоор өвөл хаврын улиралд хэрэглэхэд ихээхэн ач тустай. Учир нь хүний биед витамин маш их хэрэгтэй болдог үе шүү дээ. Янз бүрийн аргаар хүнсэндээ хэрэглэдэг. Витамины агуулмж хамгийн өндөртэй хэлбэр нь түүхийгээр нь салаад болгон идэх явдал юм. Мөн чинжүүг чанж, даршилж, нугшилж, шарж, жигнэж хэрэглэж болно. Улаан лойл болон өргөст хэмэх даршилахад мөн чинжүүг ашигладаг. Сүүлийн үед манай гэрийн эзэгтэй нар чинжүүг хөлдөөж хэрэглэдэг болсон байна лээ.
хөлдөөгөөд шаардлагатай үедээ гисгэгээд хэрэглэнэ. Ер нь хурдан хөлдөөгөөд хэрэглэхэд витаминээ алдахгүй байх сайн талтай. Тиймээс та чинжүүг энгийн аргаар хадгалахад хүндрэл учралж байгаа бол хөлдөөгөөд хэрэглэхэд ч бас болох нэ. Эрүүл мэнд болон анагаах ухааны зүгээс харахад чинжүү нь хүний хоолны түвшлийг нэмэгдүүлдэг, амин витаминууд их байдаг болохоор хүн өдөрт 50 г буюу миний гарт байгаа шиг хэмжээтэй чинжүү хүнсэндээ хэрэглэхэд тухайн өдрийнхөө витамины хэрэглээг бүрэн нөхнө. Та нэг чинжүү идээд л хэрэгтэй витаминуудаа нөх боломжтой. Чинжүү ямар витамин агуулдаг болохыг би дээр өгүүлсэн тэр витаминуудаа та нөхөд авчихна. Мөн чинжүүнд П витамин агуулдаг байх нэ. Энэ витамин цусны эргэлтийг сайжруулж цусны даралтыг нэмэгдэхэд сэргийлдэг. Мөн бидний биед хэрэгтэй карбин хүчил чинжүүнд мөн агуулдаг юм а. За хамт чинжүүний тухайд бол ийм байна. Одоо манай зарим иргэдийн тариалдаг гашуун чинжүүний тухай ярилцъя. Витамин С-ийн агууламж нь хамт чинжүүнээс илүү. Энэ бол эхний давуу тал. Нөгөөх нь бактерийн эсрэг үйлчилгээтэй ургамал. Спиртийн уусмалтай холиод хэрэглэхэд ходоод гидсний үйл ажиллагаанд сайн. Досны уусмал болгоод хэрэглэх юм бол нурууны суулт, артикулит өвчнийг ангаах ашиг тустай шүү. Тиймээс гашуун чинжүүн амтд чинжүүнээс зарим талаараа илүү ашиг тустай. Чинжүүний ашиг тусын тухай ярихад ийм байна. Тиймээс та бүхэн өөрийн ногоон толгойд чинжүүг их хэмжээгээр тариалаарай гэж уриалах байна. Тэгэхдээ чинжүүг манай бүс нутаг болоод Монголд заавал хөлөмжөнд тариалаарай гэж зөвлөх байна. Учир нь илүү сайн ургац авах боломжтой. Энэ болонгаараа би чинжүүг онцлон ийхүү өгүүллээ. Дараагийнхаа нэвтрүүлгээр бусад голлох төрлийн ногоонуудын талаар би та бүхэндээ танилцуулан ярих болно. Үзэгч та бүхэндээ эрүүл энхийг хүсье. Будьте здоровы, уважаемые телезрители. В этой рубрике, уважаемые телезрители, я буду отвечать на ваши вопросы. В первую очередь те, которые касаются За энэ болонгаараа би үзэгч та бүхнийхээ ирүүлсэн асуултанд хариулах болно. Ялангуяа ногоочд тариачдын дундын ашиг сонирхолд нийцсэн асуултыг сонгож хариулах болно. Манай нэвтрүүлгийн хаягаар үндсэндээ 3 асуулт ирээд байна. Эхний асуултыг Улаан Ууд хотын иргэн Елена Парлова тавьсан байна. Экспедишн сортын сонгоны их ургамлыг хизээ хувинд суулгах хэрэгтэй вэ гэж асуужээ. За, миний гарт экспедишн сортын сонгон маань ингэж харагдаж байна. Харж байгаа байх. Үзүүрэн дөнгөж цухуугаад үндэслээд эхэлж гисэн байгаа бол та суулгахад бэлэн болчихсон байна гэсэн үг шүү. Болж өгвөл том ядаж дундын хэмжээтэй сонгон суулгаарай. Жижиг сонгоноос цэцэг баг ургана гэхлээр өөр баг өгнө гэсэн үг. 12 литрийн хувинд суулгаад одоохондоо гэртээ нар тусдах газарт байлгаж бай. Хөлөмж рүүгээ гаргахад гадаа арай хүйтэн байна шүү. За тэгээд ингэж үндсэн цухуугаагүй бол дахиад 1-2-7 хоног хүлээсэн ч гэмгүй шүү. Тэгээд дараагаар нь тариалаарай. Дараагийн асуулт Улаан Ууд хотын иргэн Мария Турусова. Ургамлын ургалтыг дэмжигч гэж юу вэ? Түүнийг хэрхэн хэрэглэх вэ гэж асуужээ. Ургамлын ургалтыг дэмжигч ургамлын өсөлтийг хангаж ургалтыг нэмэгдүүлэгч гэж нэрлэдэг. Үүний тусламжтайгаар ургамал яг өсөлтийнхөө үед жим болоод ургалт нь нэмэгддэг юм а. Том бүлэг бүтээгдэхүүн л дээ. Бидний биед витамин хэрэгтэй байдагчлан ургамалд хэрэгтэй зүйлийг өгдөг юм а. Ургамлын хувьд энэ бодисын солилцоог нэмэгдүүлж, фотосинтезийг нь эрчимжүүлж, стресс төсвөртэй чанарыг нэмэгдүүлж, үндэсний системийг нь дэмжиж, ногооны ургалт болцод нь сайн аж тустай. Энэ бодис бүтээгдэхүүнүүд манай дэлгүүрүүдээр зарагдаж байгаа. Та худалдаж авсан бүтээгдэхүүн болгоны дээр байгаа зааврыг ягштал сайн биелүүлж, түүнийхээ дагуу ашиглаарай гэж зөвлөх байна. За 3 дахь асуулт. Тарвахтан Орионы Нижний Сарантой тосгоны оршин суугч Судобна Маргарита ингэж асуужээ. Өрсөлдөө хийхдээ хөлөмжнийхээ хөрсийг ашиглаж болох уу гэсэн байна. Маргарита болон бусад хүмүүст хандаж хэлэхэд өнгөрсөн жил танай хөлөмжөнд ногоо ургамал тань өвчлөөгөө бол ерөнхийдөө болно. Хөрс тань эрүүл байгаа гэж бодож байгаа бол түүнийг ялсмагтай холиод ашиглаарай. Бас нөгөөтэйгүр та чинжүү, улаан лоол, баклажан тариалсан бол уг хөрсийг ашиглал гэж хэлж чадахгүй. Учир нь уг хөрсөнд өвлийн хүйтэн хөрс хөлдсөн байлаач өвчин үүсгэгч өгөхгүй үлдсэн байх магадлал байдаг юм а. Тиймээс та бүхэн болж өгвөл хөлөмжнээсээ биш ногоон талбайхаа өмнө хизээч ургамал ногоо тариалж байгаагүй газраас хөрс аваарай гэж зөвлөх байна. За тэгээд хөлөмжөөс зайлшгүй газар авах шаардлагатай болсон бол сайн ургасан, сайн ургац өгсөн, өвчлөөгүй байх ёстой гэдгийг заавал санаарай. Та бүхэн асуултуудаа TV.com сувгаар дамжуулан ирүүлээрэй. Асуулт ирүүлэхдээ та
бүхэн хаягаа бүрэн бичхийг хүсье. Зөвхөн улаан үүд хот тэр тосгон гэд орхих хэрэггүй шүү. Аль Орион, аль Хороо гэдгээ бичээрэй. Учир нь танаа гэр хаана байрладгаас шалтгаалan би хариултаа өгөх болно. За ингээд эх 7 хоногт иргэн уулзтлаа. Баяртай үзэгчтэй.